Ciao, байна. За 2024 он бол маш гоё жил байсан. Маш олон том гоё өөрчлөлттэй. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор Америкт ирээд 2 жил хагасын дараа хүн болсон. Хүн болсон гэдгийг яаж бичдэг вэ гэхээр энэ social security number буюу одоо монголоор эргээстрийн дугаарт болсон гэсэн үг. Тэгээ ер нь яг хүнийг одоо эргээстрийн дугаараар нь л яг ялгаж бүх одоо хаяг маяг за сургууль тэр хүний одоо байр машин нэр дээр нь байхад ингээл зээлмэл авахудаас бас үүсгэхэд ингээл дандаа эргээстрийн дугаараар бүх юм явдаг штеп. Яг тэрнтэй адилхан тийм Америкт одоо эргээстрийн дугаартай жохоо гэдэг хүн болсон. Өмнө нь болохоор нөгөө нэг төвөгийн дагалдан байсан. Төвөө энд мастер сурахаар ирээд тагээд дагалдан учраас SSN байхгүй учраас данс нээж чадахгүй, дансгүй учраас кредит карттай ажиллахгүй, кредит картгүй бол кредит оноогүй бол ингээд байр төрөсөлж чадахгүй, зээлмэл авч чадахгүй гэдэг ер нь яг Америкт энэ SSN байхгүй, тэгээд кредит оноо байхгүй л ер нь амьдрахад хэцүү байхгүй юу. Тэгээд яг 24 онд SSN-тэй тэгээд жохоо гэдэг хүн бий болсон бүртгэлтэй. Тэгээд яг хүн болчоод яг юу яасан? Хүн болчоод яг ингээд төрсөн өдрийн үлэмэр санагдсан. Том өөрчлөлт нь болохоор бас хотын хүн болсон. Texas хотын Austin хотын хүн болсон. Өмнө нь амьдарч байсан газараа би хөдөө Америк гэж нэрлэдэгсэн байхгүй юу? Ингээд Америкийн хөдөө гэсэн утгатай. За яагаад тэгсэн бэ гэхээр тэр нь хаана исэн бэ гэхээр одоо Америкийн Iowa мужийн Fairfield гэдэг хот исэн байхгүй юу? Төгөөгийн нөгөө нэг сургууль нь байдаг. Тэгээд энд ирэхдээ манай хүү гидсэнд ингээ хүү 7 сартай гидсэнд байсан. Тэгээд энд ирээд төрөх учраас ер нь Fairfield-ийн талаар хүмүүсээс судлаад тэгээд эмнэлэг юу ямар юм бол төрөхөд хэд болт юм бол нэтрэгээд тэгээд хүмүүсээр ингээд дам асуулаад тэгсэн чинь нэг хүн ингээд Fairfield-ийн эмнэлэг гэдэг төрүүлдэг байхаа гэд тэгээд төрүүлдэг байхаа гэд тэг юу одоо Америкт ч тийм эмнэлгийн төрүүлдэггүй газар гэж байд юм уу гэд тэгээд тэр Fairfield-ийн эмнэлэг рүү ингээд ирэхээс өмнө мэйл чичээд ингээд асуугаад би ингээд одоо гадаад оюутан таны төрмөр ингээд тэгээд тэгсэн чинь нэрнгээсээ тэр эмнэлэг нь юу яагаад нэрнгээсээ тэр эмнэлэг ингээд манай эмнэлэгт хүүхэд төрүүлэх тоног төхөөрөмж байхгүй та энэ эмнэлэгтэй холбогдоорой гэд ингээд тэгсэн чи одоо энэ эмнэлэгтэй холбогдоорой гэд 3 эмнэлгийн мэдээлэл өгсөн тэр нь ингээд Fairfield-ээс ингээд баруун зүүн дэшээ ингээд хамгийн ойрхон өөр хотын эмнэлгийн мэдээлэл өгөөд тэгээд бүр тэгээд тийм одоо жижигхэн хот байсан гэсэн үг. Тэгээд манай монголоор бол бараг нэг аймгийн сумын баг гэсэн үг. Нэг 9400 хүн амтай баахан ингээд хөгш настай хүмүүс байдаг. Яг Walmart-аас өөр дэлгүүр авахгүй. Тэгээд би нөгөө нэг яг Fairfield-ээс ингээд хурдны замаар 30 минут яваад ойрхон ингээд арай ойрхон хот руу очиж эмнэлгийн хяналтанд ороод тэндээ үзүүлээд тэндээ төрсөн байхгүй юу. Тэгээд ер нь бол хамгийн ойрхон тийм тоног төхөөрөмжтэй эмнэлэг бол 30 минутын зайтай. За тэгээд кинотеатраас тийм 30 минутын зайтай хотод тэгээд хүнсээ авахын тулд хамгийн ойрхон Costco ингээд 1 цагийн зайтай байдаг гэсэн. 1 цагийн зайтай Iowa City руу явж хүнсээ авдаг. Тэгээд Iowa City дээр нөгөө нэг Сувдаа ширүүд гэдэг нэг бас блог гэдэг хэвчүүд шүү дээ. Тэр ихч Iowa City байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд юу нэгээд даунтаун гэдэг нэг юм жижигхэн цагаан сар өвчтэй. Бах ингээд шарууд ихтэй азууд байхгүй. Тийм жижиг хотод байдаг байсан. Тэгээ одоо бол сайхан Austin юмтай яг хот шиг хот. Америкч 50 мужтай шүү дээ. Тэгээд 50 мужаа ингээд газар зүгээр нь ингээд West Coast, East Coast тэгээд Midwest, South гэд хуваацсан. Тэгээд нөгөө нэг баруун эрэг нь болохоор ингээд Америкийн баруун эрэг дагах хотууд. Тэгээд тэр нь яг нөгөө нэг LA, San Francisco, Seattle эднэр гэдэг ингээд баруун эрэг дагах хотууд. Нөгөө зүүн эргийнх нь болохоор New York, Washington DC, Boston эднэр гэдэг тэр хотууд. Тэгээд Midwest нь болохоор ингээд нэг дээд хэсэгтээ байдаг нэг хідэн муж ахгүй юу. Тэгээд Midwest-ийг ер нь их божуудыг хүмүүс нэг танихгүй нэг янз бүрийн ойлголттой гой байгалж байхгүй, гой хотж байхгүй. Midwest гэдэг нь гэл нэг хүмүүс бүгдээрээ тэгдэг. Тэгээд ингээд газар нь ингээд Midwest ер нь Iowa бол Iowa тэгэл эргэн тойрны тэр мужууд ингээд бүгдээрээ юутай ингээд тэгшгэн талтай. Тэгээд Iowa гэхээр ингээд тариа тал байгаараа эрдэнэ шишээрээ алдартай, төмсөөрөө алдартай. Тэгэл яг Iowa муж дотор ингээл хурдны замаар ирж явгууд ингээл битүүл яг эрдэнэ шишээ талбай байдаг, тариа талбай эрдэнэ шишээ талбай байдаг. Тэгээд өөр хот мотроо очивол монголчуудтай танилцаал тийм Нью-Йорк ч юм уу DC ингээл Iowa-гаас ирсэн гэлтэй. Iowa гэл хаана идэв ингээл
хаана гэдэг Ohio гэдэг нэг тэндээс тэр зүг мөн үг гэл ингээд бүр хүмүүс ерөөсөө мэдгүй. Тэгээ нөгөө track барьдаг ах нэг Iowa гэдэг нэг би нэг тийш явах замдаа ингээд дайрдээ штэ ингээд бахан тараа талбай байд юм бэлээ те эрдэн шишэд юм бэлээ те гэл тэрний нэг доогоор Iowa-гийн нэг доогоор ингээд жоох өнгөрч исэн гэл бүр тийм амар сураггүй тийм жижиг мууж. Тэгээд Останд яг нүүж ирснийхаа дараа бас ингээд нүүж ирснийхаа дараа ингээд хүмүүстэй танилцаад ярьж байгаа штэ ингээд сайхан нүүж ирсэн гэл ханаас ирсэн Iowa-гаас гэдгсэн чинь бүр ингээд яг 3 хүн заяа бүр 3 хүн яг ингээд how come you're from Iowa гэдэг жаахгүй бүр ингээд яаж яваад чи ингээд Iowa-гаас ирсэн бэ гэдгсэн. What brought you in Iowa гэдэг. Юу чамайг ингээд Iowa-д амьдрахад хүргэсэн бэ гэл. Тэгээ бүр ингээд Iowa тийм үү чи яагаад Iowa-д байсан? Яагаад тэнд очсон? Яагаад тэнд амьдэрсэн гэд бүр яг ингээд жинхнээсээ бүр гайхаад ингээд амар асуугаад. Тэгээд тийм жижигэн хөөрхөн хотоос юмшнэж том хотод нүүж ирсэн. Тэгээд манай охин бүр нийтдээ Iowa-д ч ингээд бүр жижигэн болохоор ингээд хитэн ингээд хауснууд л байдаг. Тэгээд янз бүрийн хоолны газар ахгүй нэг за Burger King, McDonald's, Pizza Hut гэдэг өөр ингээд хоолны газар ингээд хөнгөө болохоор өглөө 9-өөс нэг 11:30 хүртэл ажиллаад хааж ирсэн орой 5-аас нэг 7:30 хүртэл ажилладаг. Ингээд хийх юм ерөөсөө байхгүй. Нэг юм break centerтэй ингээд талбай, ингээд бассейн, гэтээ бас хөөрхөн бассейнтэй, бассейн, жим ингээд саксны талбай малбайтай. Тэгээд нэг номын сантай, тэгээд нэг юм юутай. Юу дүүлээ одоо юм улсын бүртгэлийн нэг тийм офистэй. Тэгэл нэг юм хитэн дэлгүүртэй, тэгэл нэг юм бахан хаустай тийм л газар. Тэгээ залуу хүмүүс ерөөсөө байхгүй дандаа л ингээл хөгшчүүд байдаг. Тэгээд яг Останд нүүж ирээд ингээд амар олон Азууд ихтэй, тэгээ залуучууд ихтэй газар ирсэн чинь гоё юм чинь. Тэгээд Costco-гийн түрүүн ярьж байсан шүү дээ. Бид тэгээд ингээд Costco нэг цагийн зайтай болохоор ер нь ингээд яг амралтын өдөр хагас санд юм уу бүтэн санд явдаг. Тэгэл унтж байгаа л босвол нэг явах гэсээр байтал 2 1 гэл явна тэнгүүт нэг цаг явна. За тэгээд нэг цаг яваад Costco ороод хүнсээ цуглуулчаад захад орсон юм чи нэг юу орё хоолны газар орё гэл юм идэл. За нэг мол орчий. За бүрт шиг хоёрыг нэг гоё газар оруулчий. Хүүхдийн төмөв тоглоомын газар оруулчий гэл нэг хот орсных нэг ингэчээ тэгчээ гэл. Тэгсээр гад буцаад ирэхээр ингээ бүр харанхуй болоод 8 9 мэс буцаад ирдэг байхгүй юу. Тэгээд манай охин энд ирснийхаа дараа энд ирчээд манай одоо байгаа одоо амьдарч байгаа энэ гэрээс Costco 11 минутын зайтай. Тэгээд даашаа буцаж ирэхдээ бол бүр 9 минутын зайтай байхгүй юу. Тэгээд яг 10 минут явал Costco-д очсон чинь манай охин бүр итгэхгүй чи Costco-д ирчихэж байгаа юм уу? Энэ хурдан ирчихэж байгаа юм уу? Хурдны замаар явахгүй мó? Гадаа шүн ханахгүй болохгүй мó гэлбэр амар яг гайхаад. Тэгээд тийм ингээд ийм ойрхон болцсон гэдгсэн чинь Астна гоё энэ дахиж хөдөлөө Fairfield руу явахгүй шүү гэл. Тэгээд Астанд нүүж ирснийхаа дараа бас дараахан бас ингээд өндөр ингээд барилга байгаахгүй өндөр шил барилга харчаал. Ээж нь ямар гоё байшин бэ? Fairfield-д ийм газар байдаг байсан те. Астан гоё энэ Аснаас явахгүй шүү гэлбэр. Тэгээд сайхан гоё яг юмтай хотын хүн болсон. За 3 дахь том өөрчлөлт нь болохоор ажилтай хүн болсон. Ажилтай хүн чинь урлагтай, өөрийн гэсэн урлагтай, данстай, карттай тийм хүн болсон. Тэгээд охин 4 хагастай гэхэр чинь одоо гидсэн дэсэн хугацаагаа оруулаад ер нь 5 жилийн дараа ажил хийсэн гэсэн үг. Тэгээд яг ажилд орчоод боор ингээд цалин байлантай болохоос илүү яг ингээд гэрээсээ гарч явах нь гоё байсан. Гэрээсээ гарч яваад гэртээ хийдэгтэй хүүхдээ арах хувцсан руу гах гэрээ ажиллаас ингээд өөр юм хийх нь бүр амар гоё байсан. Тэгээд бас яг гэрээсээ гараад ингээд хүрээд ажилдаа явчаад ингээд буцаад ирэхээр ингээд хүүхдүүдтэй ч гэсэн нэг тийм арай үнцэнтэй хүн болоод байгаа юм шиг ээж гингүүт ингээд байнга ингээд хамт ээждэг өдөршөнгөө л хамт ээждэг гэдэг ингээд бодцсон. Тэнгүүт ажилдаа явлаа гэлтэнгүүт гэл тэгээд ажилд орсон чинь манай охин бас ингээд ээж нар чи ажил хийдэггүй штэ аав л ажил хийдэг гэдэгцэн. Тэгээд үгүй ажил хийдэг байхгүй юу гэхэд тэгээд ажилдаа очиж орлоготой болсон. Тэгээд орлоготой болоод бас гоё 5 жилийн дараа бас төгөөд төрсөн өдрөөр нь өөрийнхөө мөнгөөр бэлэг авч өглөө. Тэгээд ээж нартаа ч юм уу ингээд дотны хүмүүстэй баяр маяраар ингээд гоё бэлэг өөрийнхөө ингээд мөнгө өөрийнхөө данснаас өөрийнхөө орлогоор ингээд бэлэг авч өгөөд тэгээд бас 11 өг чиглээд ажилдаа орлоготой болсон. За дараагийн том өөрчлөлт нь болохоор манай хүүхэд том болсон. Хүү 2 хагас хүрээд охин 4 хагас хүрсэн чинь ингээд амар өөр болсон. Өөр гэдэг нь ямар вэ гэхэлэр ингээд өөртөө ингээд би дагаад өөртөө янз бүрийн юм хийгээд тоглоомороо тоглоод нэгээрээ ингээд хоёр тал тоглож моглоод юм хийгээд эсвэл хамтдаа ингээд хийгээд ингээд тоглоод тэгээд амар удаан цагаар тэгээд өмнө нь болохоор ингээд нэг л өдөржин хамт байгаа л өдөржин ингээд зууралтаал
би нэг арай гэж хоолой гээл арай нэг гэж нэг юм нэг өрөөг мөрөө цэвэрлээл ингээл нэг л юм гараас гардаггүй тийм байсан баггүй өөр юм хийх гэхээр болдоггүй. Тэгээд яг хоёр баг хүү хоёр хагас хүрээд эхэлсэн чи юу айгүй өөр болсон. Тэгээ би бүр яг гайхаад ёо ямар гоё юм бэ гэдэг одоо бүр яг нэг хүүхдүүд нэг хүүхднийг хажууд нь бараатай байж яхад нэг болоо гэдэг штеп. Тэг бүр яг тийм болцсон. Тэгээд өмнөх влогон дээр харсан бол би ч юм бүр компьютер дээр сууж юм хийгээд бүр амар хөөрхөн болцсон. Өмнө чинь яг за хүү 2 настай ч юм уу, охин 4 настай, за хүү хагастай, нэг отой, охин 3 настай гэдгийгүүт ерөөсөө би нэгээ тайван болохгүй, байнга юм булаацалтан, зодтолтон, уйлалтан. Тэгээ хамгийн гол нь тэгээд уйлтаад янз бүрийн болохоор хүүд хэлээд бол угаасаа ойлгохгүй, охинд хэлээд болохоор яг ойлгоно гэхдээ хүлээж авахгүй ингээд шууд уурлаад тэгээд ерөөсөө ингээд хоёр талд ингээд би нэгээ зодтолтон зөгцсөн булаацалтсан ингээд хоёр талд уйлаад хинд нь ч юу ч гэж хэлээд нэмэргүй тэгээд би өөрөө бараг хажууд нь уйлаад ээж байл бараг амар тийм байсан байхгүй юу. Одоо болохоор ингээд янз бүрийн болох юм бол ер нь тэр хэрүүл задаа модоныг ингээд тоохгүй ингээд орчих юм бол ер нь өөртөө ингээд шийдчихнэ. Эсвэл шийдэгдэггүйсэн чи би ингээд тайлбарлаад одоо ингээд чи буруу байна чи ингээд ингэсэн байна ингээд хэлэнгүүт ингээд хоёлаа ингээд ойлгоод хүлээгээд авчна. Бүр амар гоё. Тэгээд гадуур мадуур бас явхад манай хоёр бол бүр амар болсон. Би ингээд влогон дээр харах юм бол ийш тийш ингээд би дуруу ямар ч асуудалгүй явдаг болсон. Өмнө чинь ингээд за нэг намын санал нэг хүүхдээ ивент руу явъя мавь гэл нойроо дагуулад явгот бас очоод нэг юм булаацлаа эсвэл гэртээ ари инээ тэрэг гэл ингээд очиолж харлаа тэгэл ерөөсөө арга хэмжээ авахдахгүй тэнгуут цаа шиг ингээд олон нийтийн газар хүмүүсийн хажууд ингээд чарлаад орилдоод байж хар гэртээ очиод орилж явлаарай амар юм байна гэд ингээд иш чи хүүхдийн юмд явчаад дуусахгүй ирж гэртээ ирж мэрэх тохиолдол байдаг гэсэн байхгүй юу. Тэгсэн чи одоо бүр амар болсон. Тэгээд 24 оноос өмнө чинь болохоор би ингээд манай хоёр хүүхэд 2 насны зэрэгтэй байхгүй юу. Тэгээд 24 оноос өмнө ер нь багыгаа 2 хагас, охиноо 4 хагас хүрэхээс өмнө бол багыгаа 2 хагас хүрэхээс өмнө ер нь бол би чинь нэг юм хүмүүст ингээл 2 насны зэрэгтэй хүүхдээ амар хэцүү шүү, хэцүү шүү, байнгын зодтолтны яа нэ тэрэг гэл ингээл нэг тийм баг амны уншлаг болцсон. Баг хүмүүст анхааруулаад байгаа юм шиг ингээд байнга тэгж ярьдаг гэсэн чинь одоо өөрчлөгдөөд эхний 2 жилээ ер нь эхний 2 жил нь ер нь бол чанга. Тэгээд тэрийг өнгөрөөчих юм бол амар юм байна гэд өөрчлөгдсөн. Бараг ер нь бол 3-4 насны зэрэгтэй байснаас бараг гэд жоохон ингээд эхний 2 жил жоохон хэцүү байчвал ер нь дараагийнхад амар гэж хэлдэг болсон. Тэгээд бас ингээд тэрний өмнө чинь бас ингээд хүүхдэн том болсон хүмүүс харалуу өстэй хамгийн хөрхөн насан дээр байна мэн энэ үеийн л өстэй ирэх юм нандин шүү мүү гэл тэгэнгүүт яг тэгж бодогдохгүй. Гэхдээ жоох хурдан том болоосаа гэж бодож байна гэж бодогдоод тэгээ тэгж бодогдохоор бас ингээд муу яж юм шиг санагдаад би ингээд хүүхдээ харилцахгүй юм уу би хүүхдээ ингээд хөөрхнөр харж чадахгүй юм би хүүхдээсээ олж зовоод юм гээд тэгдэг гэсэн чинь одоо бол бүр яг өөр болсон. Одоо бүр нэрэл одоо түшиг одоо ингээд ингэж ярихаа болчихвол хөөрхөн биш бах та. Одоо ийм үйлдэл гарахаа болол ингэж яриад тоглохоо болчихвол нэрэл хөөрхөн биш бах та гэж бодогддог болсон. Тэгэл хоорондоо ингээд түшиг чи ингээд намайг өсрээд ингээд гараад ирэнгүүт аяа капитан гэж хэлэнгүүт бүр аяа капитан гэж мэл ер нь ингээд янз юм сэтгэл тоглоод дүрт мөрд хувраал бүр амар хөөрхөн. Тэгээ ер нь одоо ч баг ингээд жоохон бахт ингээл за яаж нэг жоохон ганцаар ирчих вэ гэж тэгдэг байсан бол одоо ингээд ер нь энэ хоёрыг ингээд хараад хажууд нь ярьж байгааг нь сонсоод тоглож байгааг нь хараад бүтэгээл ээж амар гоё хөөрхөн өөр болсон. Тэгээд яг тийм гараас гарсан хүүхэд маань амар болсон ээж хүн болсон. Que te vuelvo a querer me dejar. Дараагийн том өөрчлөлт нь болохоор би энэ бичлэгийн ихэнх хэсэг дээр ингээд нөхөрлөлтэй гэж бичсэн. Тэр нь болохоор ингээд цуглааны нөхөрлөлтэй гэсэн. Тэр Америк ирчээд нэг хөдөөний уртаа юм Америк цуглаанд явдаг гэсэн. Гэхдээ нэг юм 10 эдгээр л нэг хөгшин настай хүмүүстэй тэгэл нэг бүтэн санд очил цуглаанд цуучаал тэгэл тараал ингээд гэртээ харьдаг. Одоо болохоор яг энэ Остинд ирээд Солонгос цуглааны одоо Америк цуглаанд нь явж байгаа. Тэгээд Солонгос цуглаанд болохоор ингээд бүх юм ингээд солонгос хэл дээр ингээд болдог. Бид хэдийн явж байгаа Америкт болохоор бүх юм ингээд англи хэл дээр явдаг. Тэгээд гаднаа ихэвчлэн нөгөө Korean Americanууд энд ингээд төрж өссөн. Ингээд гаднаас бол ингээд яг бүгдээрээ солонгос, бүгдээрээ Аз. Гэхдээ ингээд бүгдээрээ ингээд энд төрж өссөн тийм хүмүүс. Тэгээд энд тэгээ нөгөө нэг манай зүглаа ингээд нөгөө насаараа ингээд хуваагдсан залуучуудаараа тэгээд хүүхдтэй хүмүүс нь ингээд гэр бүлүүд тэгээд ингээд насаараа ингээд
хуваагдаад нөхөрлөдөг. Тэгээд бид хоёр болохоор энэ хүүхдтэй гэр бүлүүдийн нөхөрлөлтэй байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд 6-аас 7 гэр бүл ингээд хамтдаа 2-7 хоногт ингээд нэг удаа бие биенийдээ очиод ингээд нөхөрлөдөг. Тэгээд нөхөрлөл нь ингээд нөгөө бүгдээрээ ингээд нэг айлаараа ингээд хоолоо ингээд нэг айлаараа ингээд ээлжилж хоолоо даадаг. Тэгэл хаяа ингээд чөлөөтэй зүгээр юм бүнд уулзч ярилцах өдөр байна. Хаяа болохоор ингээд нэг нөгөө пюр бүтэнсэн өдрийнхөө ингээд номлолтой холбоотой хуваалцах ч юм уу эсвэл заримдаа ингээд янз бүрийн сэдвэртэй одоо хүүхдээ өсгөх тал дээр яаж юм ч юм уу ингээд эхнэр нөхрийн харилцаан дээр юм яаж нэг тэрэг гэл ингээд яг тиймэрхүү ингээд сэдвэр ингээд янз янзын ингээд юм ярилцж хуваалцдаг. Тэгээ тийм тэгж уулздаг гэрийн бүлгүүд гойсон ч болно. Гэтэ ингээд 2-7 хоног бол уулзаалтай амьдралынхаа янз бүрийн одоо апдейт юмнуудаа хуваалцаал тэгэл дараа 7 хоногт ингээд өдөр чи яаж ингээд хуваалцаал ингээд яг тийм ингээд тогтмол ингээд нөхөрлөөд ирсэн чинь ер нь бас айгуу гоё байгаа. Айгуу том өөрчлөлт. Манай охин чинь 19 онд төрсэн гэхээр нөгөө ковид үеэр төрсэн байхгүй юу? Тэгэл төрөөл хэдхэн сар ороод болол хөл хорой байгаал тэгэл бид хэд ч хөл хороонд байсаар агаал баг Америк руу ирсэн. Тэгээд баг охиноо төрснөөс хойш ингээд яг Монгол дахь цуглаантай ингээд адилхан ийм уур амьсгалтай тийм цуглаанд ингээд 4 жил хагасны дараа явж эхэлсэн гэсэн үг. Ингээд яг тараал нэг ингээд цуглаантайгаа янз бүрийн юм ярьж зогсоол тэгэл ийм дотн нөхөрлөөд. Тэгээд тэр гэрийн бүлгийн уулзалтын дээр болохоор манай гэрийн бүлгийнхэн юу гэдэг айлын ганц зохтууд ихтэй манай охинтой төсөлт ойролцоо настай ингээ айлын ганц зохтууд тийм 5 охин байдаг хгүй. Тэгээд тэрийг бас ингээ амар хөрхэн хамтдаа тоглоно. Тэгээд тэрэндээ бас амар дуртай. Тэгээд яг цуглааны тогтмол нөхөрлөлтөй болоод бас айгуу гоё байгаа. Бид хоёр бас энд бүр төшөг хоёрыг одоо ингээд өсгөд энд амьдрахад бас Солонгос ч Аз соёлтой болохоор ер нь арай ойрхон Аз соёлтой байвал зүгээр юм уу гэд ер нь яг Солонгос цуглааны Америк бүргэлд явж байгаа юм байлаа. Тэгээд би ч баг энэ юмнуудаа л баг ярьж хуваалцахын тулд баг YouTube эхлүүлсэн байхгүй юу? Нөгөө хамгийн анх 24 онд хийсэн хамгийн бахархал зүйл гээд бичлэг орж ирсэн шүү дээ. Тэгээд одоо энэ болохоор 24 оны хамгийн том өөрчлөлтүүд гээд тэгээд дахиад нэг 24 онтой нэг бичлэг холбоотой ингээд бодсон юм байгаа. Тэгээд тэрийг хийх юм бол ер нь баг эднээс болоод ингээд YouTube эхлүүлсэн. За тэгээд баярлалаа баяртай. Ярианы бичлэг ер нь жоохон хэцүү маа ёо. Ярианы бичлэгийг бас яаж дуусгах вэ? Que te vuelvo a querer.